Манай баялаг бүтээгч дэмжих холбоо 2015 онд 1500 баялаг бүтээгчтэй шинжилгээ арга хэмжээг анх зохион байгуулж ирсэн. Одоо уржигдрахан 500 хүнтэй шинжилгээ арга хэмжээ бас болсон. Өнөөдөр ч гэсэн одоо энд 200 хүнтэй шинжилгээ арга хэмжээ болж байна, тийм үү? Тэгэхээр энэ тэндгүү баялаг бүтээгчид нэгдэж байна. 5 хүн гэхгүй, 10 хүн гэхгүй, 20 хүн гэхгүйгээр бүх баялаг бүтээгч нийлээ шинжилгээ хийдэг болсон байгаа нь маш том давуу тал. Энэ хэд мөр хоорондоо танилцсан. Бие биенийхээ бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэн сурчлан тий. Бие биенийгээ таньж мэдэн найзлах гэдэг айгүй чухал байхгүй юу. Тэгэд одоо сүүлийн үеийн одоо гарааны бизнес entrepreneur ч юм уу одоо ингээд дөнгөж шинэ бизнес эрхэлж байгаа хүмүүс бас энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсээс бусдаасаа дурсах судлан тий. Энэ чинь олон сайн талтай байхгүй юу. Тийм учраас иймэрхүү арга хэмжээг зөвхөн шинжил хийгээд орчих биш цааш нь олон төрлийн арга хэмжээнүүдийг нэгтгэж хийдэг ийм болох цаг нь болсон. За би болохоор юм жижиг үйлдвэрлэл өөрөө ингээд эхлээд явуулдаг. Айгу 100 тонны хүмүүс салинжуулдаг. Анх бизнесээ 570 мянгаар эхэлж исэн юм эмэгтэй байгаа. Тэгээ одоо бас бизнес маань өргөжөөд одоо яг тэрнээс би юу ойлгож харсан бэ гэхээр маш олон 2ч бай, 3ч бай хүмүүс салинжуулж байгаа. Бажлын байр өөрөөсөө гадна би ойлгож байгаа хүмүүст ингээд яг хаана хандхаа мэдгүй, хаана нэгдэхээ мэдгүй яг ийм зүйлс байсан. Тэгээ бас хүний нөөц гэдэг асуудал айгу их чухал байсан. Тийм болохоор хідүүлээ нэгдээд нэгнийхээ хэрэглэгч болёо. Чаддаг юмараа нэгэндээ тусалъя гэдэг яг ийм сэтгэлээр бид нэр ингэж анх энэ үйл ажиллагаагаа ингээ эхлүүлээгээд одоо хамтын хөгжлийн хөтөлбөр гэдэг зүйл боловсруулад ингээд нэгдсэн чинь маш олон ингээ залуучууд хандаад өнөөдөр бид ингээ 17 байгууллагын 120 залуучууд цугласан байгаа.